сэтгэл түгшсэн, айсан, зовлон мэдрэмж төрөх, гэр бүлийтэй нь харилцаа таагүй байх, ганцаардах, бусадтай ярилцахад төвөгтэй болох, нойр гэдэх, түүнээс шалтгаалan ядрах, ажлын бүтээмж буурах, бие тавгийтах, арх уух, тамхи татах, мөрөөдө тоглох, цахим тоглоомонд донтох, буруу зуршилд автах зэрэг эдгээр асуудлууд тулгамдж байгаа бол шидэт төл төвд хандаж сэтгцэн эрүүл мэндийн зөвлөгөөг аваарай. Шидэт төвд бол одоо архины асуудалтай хар тавих, мансуурах, сэтгэц нөлөөт эм бодисын донтой, дэлгэцийн донтой завсрын эмхтэй хүмүүс одоо үйлчлүүлж байна. За энд одоо хүмүүс ингэж ирж үйлчлүүлснээр ар гэрийнхэнд бол маш тийм эерэг хандлага үүсэж байгаа. Энэ нь бол одоо хүүхдийн тэр дэлгэцийн донтой хүүхд болон архины асуудалтай хүмүүсийн эмчилгээг мэдээж авч зарим нь одоо сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсанаар ар гэрийн асуудал бол аятайхан тийшээ хандж байгаа гэж миний хувьд бодож байна. Сэтгцэн эрүүл мэндийн зөвлөгөө үйлчлэгэнд хамрагдсанаар гэр бүлийн харилцаанд гарсан зөрчил маргааныг эргээр шийдвэрлэх аргад суралцаж гэр бүл даад жаргалыг авчирна. Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх хандлага, дадлыг эзэмшиж тэднийг сайн эцэг их байх нөхцөлийг бүрдүүлнэ. Арх, тамхи, хорт зуршлаас татгалзах чадварт суралцаж тэдгээрээс үүдэлтэй гарах сэтгцэн хямрал гэр бүлийн зөрчил маргаанаас ангижирна. Сэтгэл заслын мэргэжлийн үйлчлэгийг хүртэж альва төрлийн донтолт, завсрын стресс, айдас түгшүүр арилна. Шидэт тол энэ байгууллага дээр ирж одоо эмч ингэ сууснаар бол иргэдэд одоо маш тийм ээлтэй бөгөөд дээр нь одоо энэ цаг хугацаа хэмнэсэн их тийм үр ашигтай үйл ажиллагаа явуулж байна гэж эмч хүмүүний хувьд бол бодож байна. Тэгээ цаашид та бүхнийг одоо ингэ манай энэ байгууллагаар хүрэлцэн ирж чөлөөтэй үйлчлүүлэхийг урьж байна. Шидэт тол төв нь үйлчлүүлж буй гэр бүл хүүхдийн хувийн нөөцийг чандлан хадгалж хандсан асуудал бүрийг шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг олоход дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.